Энэ багжаар би Улаанбаатарт одоо 120 орчим цэг хэмжиж үзсэн байна. Их би сонсоод орсны гол шалтгаан нь мэдээж нэг маш олон том асуудлууд яригдсан байх. Зөвхөн иргэний үүднээс яг мэрэгжлийн нэг геологч иргэний үүднээс би юу гэж асуудлыг хараад байна вэ гэхээр за ингэж хараад байгаа юм. Одоо энэ их 3-4 зураг байгаа. Энд дээр чи юу гэж харагдж байгаа нөхөр мэдээж Улаанбаатарт энэ утааны асуудал бол хүн намын Монгол Улсын хүн намын 50% нь тулгарч байгаа маш том асуудал те. Гэтэл яг энэ асуудлыг хянаж байгаа цэг маань одоо мэрэгжлийн том станцууд маань Улаанбаатарт 19 ширхэг байна. Тэгэхээр улсын хүн намын 50% нь тулгамж байгаа асуудлыг 19 станцд шийдэж байна. Тэгээд бид нар бол нэг фэйсбүүкээр ч юм уу ингэж явж идэг шүү дээ. Нэг Улаанбаатар хот бол бохирдлоороо заримдаа баг топ 5 руу ингэ дэлхийн топ 5 руу орсон байна гэл мэдээллүүд явж идэг те. Гэтэл ийм том асуудалтай хотыг хэмжиж байгаа 19 станц байна. Гэтэл би зүгээр харьцуулаад хэлэхэд энэ Серб улсын Белград гэж жижиг хот байгаа байхгүй юу? Бас Улаанбаатартай төстэй 1.4 сая хүн амтай хот байгаа. Тэгтэл энэ болохоор Улаан агаарын бохирдлынхоо индексээр болохоор дэлхийд нэг 980 орчим байд юм байна. 1000 орчимд. Гэтэл энд бараг асуудал байхгүй гоц те. Дэлхийд 1000 орж байгаа гэж баг цэвэр хот гоц. Гэтэл тэр газар шүү дээ те. 29 ширхэг станц. 29. Тий. Гэтэл бүр ингээд бид нар ингээд бүр ингээд хамгийн сайн хувилбар нь юу юм бэ гэхээр Лондон хотын жишээ. Лондон хотод болохоор шүү дээ те. Дэлхийн нөгөө бохирдлоороо болохоор нэг 100 гарунд л хэд юм байна. Тэгээд бараг 9 сая хүн амтай хотод 127 ширхэг агаарын чанарын станц байна. Энийг яагаад олон болгох ёстой бэ? Хүмүүс бас хэлээд байгаа. Зарим хүмүүс бас шүүмжилж байгаа зөв байх л та шүүмжилттэй үнцгээс хандхан зөв байх. Яагаад чи энийг олон болгоё гэж зүтгэж байгаа юм бэ? Дахиад одоо төсөн мөсө барсан ажил болох юм биш үү гэж хэлж байгаа. Гэтэл энийг яг олныг болгосноор бид нар яах вэ гэхээр буурын наривчлсан газрын зураг гаргаж авах боломжтой болох юм аа. Одоо би дараагийн юм дээр нь харуулчих. За. Лондонд бол 127 тий. Хэлгээ. Одоо жишээ нь энэ. Дахиад Лондонгийн нэг зураг байгаа. Тэгэхээр энэ дээр жишээ нь яаж харагдж байна гэхээр энэ баг ингээд бидний хэрэглээр бол хороо ч юм уу тий. Хорооныхын хэлээр агаарын бохирдлын PM2.5 үзүүлэлтийг ямар байгаа юм бэ гэдгийг зураглаа гаргачихж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл чи иргэн надад айгүй хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо би жишээ нэг Баянзүрх дүүргийн төдгөр хороонд амьдарч байгаа хүн надаас хол байгаа 2 км-ийн цаана 5 км-ийн цаана байгаа агаарын станцын мэдээлэл надад бараг хэрэггүй байхгүй юу? Гэтэл миний хажууд байгаа яг миний 500 м-т байгаа манай хорооны одоо барилга дээр хэр байгаа юм бэ гэдэг надад аюул чухал байхгүй юу? Ягаад гэвэл би энд байгаа мó энд байгаа мó гэдгийг мэдмээр байна. Тэгэх юм бол яах вэ гэхээр иргэн гэдэг утгаараа би болохоор одоо иргэд болохоор юун цаана зовж ийнэ гэхээр хамгийн мэдрэгдэх хүмүүс очдог хөөхтөө жоохон хөөхтөө те жирэмсэн нэгчүүд ч юм уу те настай хүмүүс тэд нар хизээ манай энэ хавьд энэ хороон дээр одоо өдрийн хэдэн цагт хамгийн нагаан бохирдол гайгүй байдаг юм бэ. Сая хэлсэнд гайгүй өдрүүд байдаг гэж хэлсэн те гайгүй цагууд ч байгаа юм байна. Гэтэл хамгийн хэдэн цагт нь хамгийн их бохирдолтой байна. Тэр үед нь би жишээ хизээ цонхоон голож болохгүй. Тэр үед нь хөөхтүүд битээ агаарт авч харж болохгүй те гэдэг энэ шийдлийг чинь гаргаж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт би жишээ зүгээр иргэний хувьд ипотек хөөцөлтөд бид нэр одоо ингээд залуу ялангуяа хүмүүс бол ипотек хөөцөлтөд байр морь хөөцөлдөж шүү дээ. Гэтэл би жишээ нь яг энэ жишээн дээр бол би одоо энэ байх уу, энэ байх уу ялгаагүй хотын төв рүү төгжирд юм байна. Гэтэл би нэгэнт насаараа төлөж байгаа ипотекийн байрыг би хамгийн амар бохирдолтой хэсэгт авчургүй шүү дээ. Жохон 3 минут яваад арай гайгууд нь авчурна шүү дээ. Энэ мессежийг л хүргэх гэсэн. Тэгэхээр энэ мониторингийн станцуудыг олон болгож энэ шийдэл гаргах нөгөө энэ шийдэл гаргах юу чинь мэдээлжийн хил тод болж иж иргэд шийдвэр гаргах өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргах урт хугацааны юм шийдвэрүүдээ гаргахад бас нөлөөлнө гэсэн ийм мессежийг л өгөх гэж хүрсэн. Тийм ээ. Мөнхбаатар дараагаас асуу. За яг энэ агаарын чанарыг мониторинг хийх станц Монгол улсад бол 19 байна гэх тий. Тэгэхээр энэ яг бас иргэн маань бол тоог нэмэгдүүлэх. За эргээд мэдээллийг хил тод байлгах гэх. Би хоёр зүйлийг асуух гээд. За энэ маань ер нь 19-оос нэмэгдэх ер нь боломжтой юм уу? За яг энэ бас нийслэлийн болон одоо агаар орчны энэ асуудал хариуцсан төрийн бодлого дээр бас нэмэх тийм бодлого орсон байгаа юм. За хоёрт яг энэ иргэд энэ 19 одоо мониторинг хийж байгаа станцын мэдээллийг хаанаас яаж авах боломжтой юм? Үнэлэл дээр та. За Улаанбаатар хотод нийт 19 суурин харуулгын станц байгаа. Яг одоогийн байдлаар бол энэ 19 суурин харуул дээр бол шинээр одоо суурин харуул нэмж одоо барья гэсэн төсөн мөнгө бол одоо энэ 2020 он 5 онд бол одоо тий суулгаад байгаа батлагдаагүй байна. Батлагдаагүй. Тийм батлагдаагүй байна.